Надаа миний агнаас. Яд эмээ нэг атимаа чиний байга мусаагаарай. Бэлээ эмээ. Нэг өдөр ээж нь амтд хуушуур хийгээд охиндоо ингэж хэлж гин. Яс ээжээ энэ хуушуур савтас үг эмээ даваачиж би энэ тэнхэхэд ихтэй. За ээжээ санаа зовхгүй. Загсан хүний чи хязгаарч гарахгүй. Гол нь замаас гарч болохгүй шүү. Болгоомж тээвэрээ. За ээжээ. Бэлтэй. Улаан малгайд ээжийнхэн өгсөн хуушуур савтай тос хоёрыг аваад эмээгийнхэн суудаг тосгон руу явжээ. Охиныг ой дундуур явж байтал нэгэн чон таарлаж гин. Өлсөглөн чон охиныг идэх гэж арааныхын шүлс гоожвч түлээчний мод цавчих сүхний дуунаас сайгаад идэх зүрхэнд хүрэхгүй л байлаа. Чон охин дээр дөхөж очоод ингэж хэлж гин. Чангаа намайг дэвсээ. Өглөө нэмээ төргий улаан малхат хамын. Бэлээ чангаа. Чи ийм таа хурж байгаа юм бэ? Эмээнд очи. Чи наасаасандаа юу хийчихв? Хадуу хуушуур шинхэн сүү. Эмээ маань өвчгээд байгаа юм л та. Тэгээд хэмээдээ өгч. Бигээ сэхрүүлэх гэсэн. Эмээгийн чинь тэгээд хаана байдаг юм дээ? Эд байдаг. Эндээс би тэр тэнд 3-5 цаарц модлын нөмөр харагдаж байгаа. Модон тэр улаан дээртэй модон хашаатай байсан мөн үү? мөн тэр манай эмээгээ байсан байхгүй юу? Хоёулаа тэгвэл нэг тоглоом тоглоё. Тэгээ. Чи тэр замаар юу? Харин би тэр замаар юм. Харин би чамаа нэг юм анхааруулах чи. Энд чи айн аратан амтнууд маш их байгаа учраас болгоомж тавиарай. Мэдв үү? За чамгаа. За. Босоохон тавиё юу? Бэлээ. Улаан малгайтай. Яа чи юу хийж яваа? Эмээгийн даачи. Би энэ зэцгийг хаахаас сууж авъя. Чи энийг эмээтэй өгөөрэй. Эмээ чинь баярлах байх чи. Бэлээ чи амсах систем. Би чам дуудуулах уу? За, туулаа. Туулаарай. Ямар хөөрхөн туулаа вэ? Би дуудаад таар бүлгэлэх үү? Тэгээ. Хоёлаа тэр туулаа тэр там зараа. Хоёлаа тийш очиж бүлгэлээ. Приходит кас, нека числились. В разноцветных касках искупалась кис. Сани начинают руки совать. Витаток не спрайтать и не подтирать. Может, учика мое. Виса, мимнятать, не стравайся. С этим дохнам не мнямот. Вам покажется, это писа в России, только не стравайся со своей фантазией. Эцэнэ туда пятый меги хорошо. Бэйса. Чон хамгийн дөт замаар хар ирчээрээ гүйв гин. Улаан малгайт охин чонд хууртагцнаа ч мэдэхгүй хамгийн тойруу замаар огт яаралгүй эрвээхээтэй тоглож цэцэг цулгааж цэцгийн баглаа хийсээр байгаад оройтож очиж гинэ. Улаан малгайт охиныг тэрэмдэж хурж амжаагүй явхад чон эмээгэнд нь айл хэдийн гэрчгээд үүдийг нь түг тогшиж Улаан малгайтай гэж үнэнэ. Тань халуун хуушуур савтаас орчлаа. Үүдэнийгээд Хаагийн цаад уяа байгаа. Тэрийг татаад ороод. за эмээ.
охин ч байна. Иви, миний охин нэрчиж наад хаалгыныхаа унсыг татаад ив. За эмээ. Эмээ хандах уу? Нөө ширэн дээр. За эмээ. Эмээ. Хөөх эмээ. Тэний чичи яагаад юм том болчихсон юм бэ? Эмээн охиныхоо хоолыг уулам сайн сонсох гэж ийм том чигтэй болсон юм шүү дээ. Тийм үү? Тэгвэл тэний нүд чи яагаад юм том болсон юм? Эмээн охиныхоо маш сайн харах гэж ийм том нүдтэй болсон юм. Эмээ тэний гарч яагаад юм том байгаа юм? Эмээн охиныхоо уулам сайн дэрэх гэж ийм том гартай болсон юм шүү дээ. Юу? Эмээ тэний амч яагаад дангур том байгаа юм бэ? Харин чамайг төвөггүй хин залгих гэж. Аамо хатаа сaalчи. Энд байдаггүй. Чамааг чих удаан хайсан та. Анчаа намайг өршөөлтөө. Үгүй. Ой, бас. Ингээд анчин эмээ улаан малгайд хоёрыг чонгийн гараас авч Удаа миний хэн зүгээр үү? баяр хөөртэйгөр амар сайхандаа жаргажээ. Хүүхдүүдээ та бүхэн маань хол замд явахдаа ээжийнхээ хийсэн захиасыг хизээж битгий мартаж байгаарай. Хүүхдүүдээ та нар хизээч ээж хавнаас гарч болохгүй шүү. Тэгвэл начиг юм айхтар аюул өртгөн байх шүү дээ. Баярлалаа.